хотод үйлдэгдэж байна. За нийт хэргийн маань 3.6% нь хулгайн гэмтэрэг, 2.6% нь бусдын бие махбод гэмтэл учруулах гэмтэр гэдэг маань энэ маань нийлээд бараг нэг 60% нь ер нь энэ хоёр төрлийн гэмтэл Улаанбаатараас бүртгэж үйлдэгдэж байна. За нодлонгийн мууитай харьцуулах юм бол Улаанбаатар тасан гэмтэр 4.1% өссөн гэдэг үзүүлэлт гарч байгаа. Гэвч энэ маань яг хулгайн хэрэг, залилам эхлэх гэмтэрэг, бусдын бие махбод гэмтэл учруулах гэмтэрэг, хүчингийн гэмтэрэг 4 төрлийн гэмтэрэг дээр л өссөн. Бус бүх үзүүлэлтээр бол хэрэг тодорхой түвшиндээ 3-аас 18% буурсан гэсэн. Тийм том үзүүлэлт гарсан. Бидний Улаанбаатар хотын цагдаа газрынхны гол хэрэгжүүлэх гэж одоо санаа зовж байгаа хулгайн гэмтэрэг болоод бусдын бие махбод гэмтэл учруулах гэмтэрийг бууруулах чиглэлийн тодорхой өрсөлдөж ажиллах зохион байгуулах гэдэг хэлбэрлэгөө чиглүүлж байгаа. Энийг хэрэгжүүлээд бид нар хулгайн гэмтэрийг бол бууруулах гэдгийг хоёр үндэс нөхцөлөөр л харж үзэж байна. Нэгдүгээрс нэрээс нь хулгайн эд зүйл зарлагч борлогдох нөхцөлийг хаах, гарал үүслийн тодорхойгүй эд хөрөнгийг зах зээлд нийлүүлэх боломжийг хаах. Хоёрдугаарх нь бол эд хөрөнгийн хамгаалтыг сайжруулж энэ дээр иргэдийн оролцоотой дэмжлэг туслахтай энэ дээр ажиллаж хоёрын нөхцөлийг бүрдүүлэх юм бол хулгайн гэмтэрэг буурах болов гэдэг байдалтай байгаа. За бусдын бие махбод гэмтэл учруулах гэмтэр гэдэг маань сүүлийн үед гарч байгаа нөгөө ахуй хүрээнд үйлдэж байгаа гэр бүлийн хүч хилэл эсрэг гарч байгаа гэмтэрхтэй нэлээд тэмцэж тэдний дуудлага мэдээлэл цагдаа байгууллагууд очиж нэлээд ажилласантай энэ бас асуудал холбоотой болов гэж харж үзэж байна. Хуучин бол нууц талбараар үсэн гэр орондоо үйлдэгдээ тэр нь бүртгэгддэг ахуй хүрээнд шийдэгдээ яваад байсан асуудлыг цагдаа бол одоо аль төвшөнтэй бүгдийг бүртгэдэг болж иргэдэд энэ бол хүчрхийлэл юм а энэ гэмтэр юм а гэдгийг нэлээд ойлгуулсны үндсэн дээр бас энэний дуудлага мэдээлэл нэлээд ихсэн. Тэгээ энэ чиглэлээр нэлээд өссөн учраас энэ бас тийм учраас энэ дээр бас гэр бүллүү чиглэсэн бас улаар хэмжээний зохион байгуулж байгаа тэгэхээр хэрэгжүүлж байгаа юм цаашлууд байна. Согтуугаар үүдэж байгаа гэмтэрийг бас хэр зэрэг эзэлж байна. Ер нь согтуугаар үүдэгдсэн гэмтэрэг нийт гэмтэргийн таварч юм дээр бүртгэжсэн бол нодлонгийн хуваар бол нэг 3% буурсан гэсэн. Тий. Гэхдээ энэ манаас 3 гэдэг нь чамлалтай бага байгаа юм. Цаашдаа энийг л бууруулж яахгүй. Ер нь согтуугаар үүдэгдсэн гэмтэрэг тусмал үйлдэл нь хүндэрдэг халгис хэцгээ болдог бас тийм шинж агуулгууд агуулгач. Олон нийтийн цагдаа гэдэг энэ чиглэлээр цагдаагийн албаны тухай хуулийн заасны хүрээнд хэрэгжүүлж байгаа ажиллагаа байна. Энэ жил бол нэг бидний тооцоогоор бол нэг 152 304 олон нийтийн цагдааг ажилуулъя. Дээр нь замын цагдаагийн өрсөн чиглэлээр нэг 50 ажилуулч Улаанбаатар хотод бол энэ олон нийтийн цагдаа ажиллах нөхцөл нь гайгүй болов гэж харсан байлаа. Тэгээд төсөв мөнгөтэй шилтгаал энэ жил 224 олон нийтийн цагдаа бид ажилуулж байна. Дүүрэг болгоны хороондууд дээр байгаа хүн амнасны шалтгаан бол олон хорооттой газрууд нь байж байна. Замын хөдөлгөөний чиглэлээр бас нэг 10 олон нийтийн цагдаа өрсөн чиглэл ажиллаад ажиллаж байгаа. За оюутан цагдаа гэдэг бид нар жуулчдын гэмт харгалгаас өрсөн чиглэл, жуулчд мэдээлэл хүргэх чиглэлээр 3 дахь жилийн төсөл хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ жил 59 чиглэлд 118 оюутан цагдаа гэрээтээр ажиллаж байна. Өдөрт 4 цаг ажиллахаар гэрээндээ зааж өгсөн. Эдгээр маань жуулчдад Улаанбаатар хотын маршрутыг зааж өгөх. Дээр нь гэмтэрэгт холбогдож өгч. Тийм бол тэдний хурдан цагдаагийн байгуул холбож өгч ихэвчлэн гадаад иргэдэд туслах зорилттой үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Эдгээр бид сонгон шалгалт ихтэй аюул жуулчлалын газар дээр газартайгаа хамтраад гадаад хэлний мэдлэгтэй зохих төвчний оюутнуудыг өөрсдийн саналын үндсэн дээр сонгон шалгалтыг тэд дундаасаа сонгож авсан ажиллагааны хэрэгжиж байна. Эдгээр өдрийн 4 цаг гэдэг 4 цагийн хөлсийн тооцоо тэгээд ажилладаг. Тийм. Оюутан цагдаа гэдэг хөтөлбөрийн талаар мэдээлэл тутмаг байдаг. Тэгээд ерөнхийдөө гадаадын жуулчид бидний нэг төлбөр авч нэг үйлчлдэг гэж боддог болохоор тийм нэг үйлчлэг авах тутмаг байд. Гэмтэрэгээс өрсөн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нэг бас төсвийг үзсэн юм л да. Тэг яг хаа урьдчилан сэргийлэхээр нэг сурчлагын ажилд бас нэлээ ер нь нэгээд өргүү зардууд бас их гардыг юм байна. Тийм үү тэрийг бол би одоо эрх чиглэлээс юм уу хуулинд өөрчлөлт оруулаад бас ажлын байр нэмэгдүүлэх энэ гэрээт одоо манай энэ олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, скут цагдаа тий эднийг бас нэмдэм өгсөн бас бодолтой байна. Энэ талаараас та санд үлдэж ажлын байр нэмэгдүүлэх талаа ялангуяа залуучууд, оюутнууд манай энэ олон нийтийн хороо дээр ажиллах цагдаа нар бас тийм санд үлдэж танилцуулаарай за. Тухгүй хөдөлгөөн ихсээд хөдөө гадаас хүмүүс орж замын давц замын төгжрөл бас нэлээ нэмэгдэх хандлагатай болдог шүү дээ. Яг 9 сар 8 сарын сүүл 9 сарын ихээр бол ер нь энэ дээр одоо ямар хөө менежмент хийхээр төлөвлөж байгаа
Ер нь бол бид нар жилийн жил хөдөө орон нутгийн зорчлолт 8 сарын 15-наас эхэлдэгтэй холбоотойгоор бас хөдөлгөөнүүдийг бас хязгаарлалтаагаар явуулдаг. Дээрээс нь хүн хүчийг нэмэгдүүлж ажилтдаг. Тийм зохион байгуулалтын арга хэмжээнийг авдаг. Ялангуяа хамгийн хэрэг ослог гарах магадлал нэг оюутнууд хөдөөнөөс ирдэг энэ үе. Дээрээс нь нөгөө хөдөө орон нутгийн Улаанбаатар хотод зорчиж явах үеийн хөдөлгөөний нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээд тийм зөрчлүүд гардаг. Энэтэй холбоотойгоор хэрэг ослын тоон нэмэгддэг. Хүн гэмтэх, хүн нас урах тоонууд нэмэгддэг учраас энэ чиглэлээр бас өртсөн сэргийлэх чиглэлээр нэлээд ажлууд их юм. Жишээлбэл одоо энэ оюутнууд бид нар очиж одоо ихний дадал зуршил олох хэлбэрт нь сургалтууд явуулдаг, замын хөдөлгөөнд оролцох ямар ихтэй сургуулиуд жижигчээ заадаг ийм мэтчилгээ өртсөн сэргийлэх ажлууд явуулдаг. Дээрээс нь одоо энэ хөдөлгөөний нөгөө огцом ачаалттай холбоотойгоор зохицуулалтын арга хэмжээний дугаараа хязгаарлалт идэх сумтай байдаг амралтын өдрүүдийн нарантуул одоо жишээ олон улсын худалдааны төвлөрүүч гэсэн хөдөлгөөнд бас хуваарьтайгаар оролцуулах гэх мэт юм зохион байгуулалтын арга хэмжээгээр авч ажилладаг. Нийслэл дүүргийн иргэдийн төвчтэй урдын дарга бол тухайн одоо нутаг дэвсгэрийнхаа гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга гэдэг юм байлаа. Энэ одоо ажлын хүрээнд гэмтрийг гарсны дараа биш гарахаас өмнө урьдчилан сэргийлэх талаас юу хийж ийнэ гэдэгт нь илүү анхаарал төвлөрж ажиллаж байгаа. Ялангуяа энэ манай саяны мэдээлэл гарснаар энэ гэр бүлийн хүчирхийлэл бол одоо орон сууц гэр хороолт бас их гардаг гэж байна. Тэгээ энэ дээр бид нар илүү төлхөө анхаарах хэрэгтэй байна гэж бодож байгаа. За мөн архитектурын согтуурах явдал маань бас их автгаарсан байт юм байна. Энэ дээр бол бас зөвхөн шийдэлтэй арга хэмжээнүүд бас авах хэрэгтэй байна. Хуульд нийцүүлсэн тэр одоо тухайн одоо орчинд архи согтуурлахундаа зарах үйлчилгээний цэгийг бас огт төвшөнд аваачих. За гэр бүл доторх архитектыг багасгах. За энэ бүгдээрээ л ерөн согтуурах архитект бол ерөөсөө гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж гин гэж үзэж байна л да. За мөн энэ замын автогцол ялангуяа энэ хүүхд сургууль одоо хүүхд сургууль хичээл ном эхлэхийн үед бол бас хүүхд багчууд бас автогцолд орох нөхцөл бас их бүрддэг юм байлаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас зөвхөн шийдэлт арга хэмжээ аваад удахгүй бас бидний энэ зөвлөлийн хурал маань хуралдаж өнөөдрийн энэ уулзсан чиглэлүүдээр бас шийдлүүдийг ярина. За энэ дээр автозамын төгжрлийг багасгах талаар одоо ялангуяа сургууль цэцэрлэг үе эхлэхэд 8 сарын сүүлээс эхлээд 9-р сарын ихээр бол маш их төгжрөл байдаг. Энэ дээр бол бас зөвхөн дугаарын хязгаарлалт дэх сондгоо гэхээс илүүтэйгээр бас урсгалыг нэмэх, өөрчлөх ийм боломжуудыг юу байна энэ талаар бас шийдэл гаргах гэдэг чиглэл өглөө. За мөн автомашины 1-р игнэгээр явж байгаа зогсож байгаа машинуудыг бол бас арга хэмжээ авж байгаа. Тэгээд дугуй төгжих гэдэг нэг арга хэмжээ бас сүүлийн нэг жил орчим яваад шүүхийн шийдвэрээр зогссон байна. Өнөөдөөс эхлээд бол энэ дугуй төгжих үйл ажиллагаа бол ерөнхийдөө зогсноо Улаанбаатар хотод. Энэ яагаад энийг зогсоож байгаа юм гэхээр төгжихлээр улам л тэр замын төгжрөл нэмэгдэнүүхээс биш багасахгүй байгаа. Харин хариуцлага одоо өндөр хөгжилтэй одоо хотод бол хариуцлага одоо торгуулийнхаа шийтгэлийг одоо 2-3 удаа ч юм уу хийгээгүй тохиолдолд төгжтэй тухайн паркн дээр нь төгжил хийдэг. Тэгэхээр тэр тал руугаа илүү явах зүйтэй болов уу гэсэн ийм бодолтойгоор бас санал солилцож энэ дээр шийдэл гаргахаар тохиролцлоо. За мөн ажлын байр нэмэгдэх тал дээр одоо энэ олон нийтийн цагдаа, оюутан цагдаа, эсвэл одоо сургуулийн цагдаа гэдэг ийм цагдаа ийм орон одоо ажлын байр нэмэгдүүлэх талаар сая санал солилцлоо. Өнөөдөр Улаанбаатар хотод нэг 224 олон нийтийн цагдаа байна. За мөн 60 орчим оюутан цагдаа байт юм байна. Гэхдээ энийг бид нэр өшөө нэмж ажлын байр нэмэгдүүлэх талаар өшөө энэ олон хүн ажилуулах ийм боломжийг бас судалж за мөн төсөв дээр байгаа яг энэ зохицуулах зөвлөлийн зардлууд нөгөө торгууль шийтгэлээс орж ирдэг 40% төвлөрд юм байлаа. Гол нь тэднийг тэр торгууль шийтгэл гэхээс илүүтэйгээр бид нэр энэ торгууль шийтгэл өртгөөс өмнө энэ гэмт хэрэг зөрчил гаргахаас өмнө одоо бид нэр энийг зогсоодог ийм тав механизм руу орё. Мөн энэ гараад байгаа энэ өргүү зардлууд байгаа. Маш их өргүү зардлууд бол бас гарсан бай сургалт судалчилгаа нэрийн дороос. Тэгэхээр энийг бол бид нэр бол аль болохоор энэ олон нийтийн цагдаа энэ иргэд рүүгээ хандсан ийм одоо зардал болгож гарах нь зүйтэй байна гэсэн ихний одоо энэ төсөөлөл бол надад ирлээ. Тэгэхээр бид нар ажлын байр нэмэгдүүлэх манай бас мөрийн хөтөлбөрт бас байгаа учраас энэ ажлыг бол бид нар эндээс эхэлж байна л гэж бас ойлгох хэрэгтэй. Монтаж хийгээд тэр хоёроо шеэрлж ирсэн.